Бүсийн оншилгын эмчилгээний төвийн эмч нар дорнотчуудын дунд түгээмэл тохиолддог болон шинээр илэрч байгаа өвчин эмгэгүүд түүнийг онцлон эмчлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр практик кейсүүдээр тулгуурлан боловсруулсан судалгаа шинжилгээний бүтээлүүдээр өрсөлдөж байна. Манай аймагт ер нь хүүхдийн төрөлхтөн хөгжлийн гажиг бол сүүлийн жилүүдэд нэлээд нэмэгдэж байгаа. Тэгээд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл дотроо төрөлхтөн хөгжлийн гажигтай хүүхдүүдийн эндэгдэл одоо эндэгдлийн 2 дугаар шалтгаан болоод ингээд явдаг учраас энэ асуудлыг зайлшгүй одоо судлах шаардлага гарсан. Аймаг тохиолдож байгаа төрөлхтөн хөгжлийн гажиг бол улс аймгийн түвшнээс өндөр байгаа нь бол тогтогдсон. Тэгэхээр аймгийн дундаж бол ер нь бол 70.8 байхад манайх 12 байна. Одоо энэ 22 оны эхний 4 сарын байдлаар бүр 21.5 болж ингээд өссөн нь бидний анхаарлыг илүү их татсан. Тэгэхээр цаашдаа бид нар юу хийх вэ гэхээр яагаад энэ төрөлхтөн хөгжлийн гажиг ихсээд байгаа юм бэ те? Энэ дээр бид нар өшөө цаашаа шалтгааллах хүчин зүйл юу вэ? Нөлөөлж байгаа зүйлүүд нь юу вэ гэдгийг судлах зайлшгүй шаардлага гарч байгаа. Магадгүй манай одоо энэ агаарын бохирдол те агаар усанд байгаа хүнд металлын одоо металлууд ямар хэмжээнд байдгийг бидний идж байгаа хоол хүнс ямар байдгийг ингээд цаашаа судлах асуудлууд бол нэлээд байгаа. За миний оролцож байгаа сэдв маань болохоор ховор тохиолдол байгаа. Энэ сэдв нь юу вэ гэхээр цэжлийн хөндийн битэг гэсэн сэдвтэй. Манай дорнодын мэслийн эмчнэр анх удаа дорнгийн аргаар хийсэн байгаа. Сая авсан тохиолдол нь болохоор дорнгийн аргаар нээлттэй мэс цас биш дорнгийн процедур ашиглан ватсамектийн процедур ашиглан авсараа ослог болж байгаа. Ер нь 2021 оны 8 сараас 11 сарын хоорондох хугацаанд бол манай аймагт хамгийн их нас оролтууд байсан. Энэ нийт 9 сард бол нийт нас оролтын 66% байсан учраас энэ тухайн үедээ бол бид бүхэн яагаад Дорнот аймагт нас оролт маань өндөр байна вэ гэсэн энийг судалсан судалгаа бол өнөөдөр бид бүхэн хэлэлцүүлж байгаа. Хоёр дахь судалгаа тохиолдол судалгаа маань болохоор энэ өвчтөн маань 38 хоног эмчлэгдэж амнаас аврагдсан энэ тохиолдлыг болохоор сүүлийн 1 сарын дотор бид бүхэн агшингийн судалгааны аргыг хэрэглэсэн ийм хоёр тохиолдол өнөөдөр бол манай мэдээж зөвлөгчийн засгийн эм зөвлөгч нартай хамтаар бол хэлэлцүүлж байна. Судлаач эмч 2022 эрдэм шинжилгээний хуралд нийт 19 эмч судалгааны илтгэлээ хэлэлцүүлсэн бөгөөд Улаанбаатар хотоос анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн эрдэмтэн судлаачид ирж шүүгчээр ажилласан юм. За анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн түүхэд 80 жилийн хүрээнд багш шавын уулзалтыг зохион байгуулахаар эрдэмтэн профессорууд анагаахын сургуулийн анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн проректор санхүү хариуцсан дэд захирал Хотгонбаяр ахлагчтай багш нарын маань баг ирээд Дорнот аймгийн эрүүл мэндийн газар бүсийн онцлогооны төвийн эмч нартайгаа хамтран өнөөдрийн 2 дахь өдрөө бол эрдэм шинжилгээний хурал тийм ээ эмч нарын судлаач эмч 2022 гэсэн эрдэм шинжилгээний хуралд оролцож байгаадаа баяртай байна. Анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн 80 жилийн хугацаанд Дорнот аймгийн дуугуул төгсөгчдөөс бол анагаах ухааны доктор профессор 3 профессор төрсэн байдаг. Анагаахын шинжилгээ ухааны доктор профессор зүрхний мэс заслын багш одоо зүрхний мэс засалж мэслийн хэлбэрийн маань одоо Ахмад багш шинжилгээ ухааны доктор профессор Батнах багш анагаах ухааны доктор профессор Дугур Сүрэн манай одоо багш нар бол мэдэндээ анатомийн Дугур Сүрэн багш гэдэг. Тэгээд Дугур Сүрэн багш маань бол одоо Сэргэлэн сумын харьяа тун байгаа. Энэ хүн маань анагаах ухааны доктор профессор 2 дахь. За миний хувьд бол 3 дахь профессорны явдаг анагаах ухааны доктор профессор. За ингээд анагаах шинжилгээ ухааны үндэсний их сургуульд 32 дахь жилдээ багшилж байна. Тэгээд шавь нартайгаа уулзаж багш шавын уулзалтанд оролцож байгаадаа баяртай байна.